Хамт уулзагч та бүхэндээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зочдын цагаар үргэлжлүүлж байна. За энэ удаад манай студид Монгол банкныхан хүрэлцэн ирсэн байгаа. Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баярдаа. За Монгол банкны судалгаа статистикийн газрын захирал Ган Очирдор хүрэлцэн ирсэн. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэр мөнгөний бодлого гэдээ ярихаар иргэд байна өөрөөсөө яг энэ төрийн бодлого байх ёстой юм уу? Иргэдийн одоо халаастай холбоотой юм гэдэг маш олон зүйлийг ярьдаг л да. Сэтгүүл шугамд би юуг илүүдэг сонирхдаг гэвэл ер нь яг мөнгөний бодлогыг тодорхойлохдоо хэр судалгаа хийдэг юм болоо гэж их сонирхдаг байсан. Гэтэл бас Монголын одоо энэ эдийн засгийн шалгаруулсан 2016 оны судалгааны байдлыг харах юм бол та бүхний хийсэн судалгаас маш амжилттай судалгаа хийсэн гэж байна шүү дээ. Ер нь энэ судалгааг хэднээс хийж эхэлсэн, судалгааны хамгийн гол зорилго нь юу байсан юм бол гэдгээс яриа гэлдэг. За тэгээ. За түрүүний таны эхний асуултанд дотор дурддагдсан нөгөө төрийн бодлого ер нь ямар байх хэвээр вэ? Төрийн бодлого юм уу эсвэл иргэдийн халаастай холбоотой юм уу гэж та бол нэг асуулт хөндлөө шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол төрийн бодлого гэдэг бол өөрөө төр гэдэг зүйл чинь өөрөө ард түмний төлөөлөл. Тэр хүмүүсийг төлөөж тэнд бодлогыг хэрэгжүүлж амьдралыг нь дэвшлүүлэхийн төлөө тэнд бол бодлого үйл ажиллагаа зохицуулах хэрэгтэй. Тэр ч утгаараа төрийн бүх байгууллагууд бол татвар төлөгчдийн мөнгөөр бол санхүүжигдэж явж идэг. Тэгэхээр зэрэг тэр татвар төлж байгаа хүмүүс тэргүүлээд үйлчлэгээ үзүүлж байгаа юм л одоо зохион байгуулалт шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ төрийн байгууллагын хүлээж байгаа үүрэг бол өөрөө тэр ард түмний төлөөлөлд энэ нийгмийг илүү сайн сайхан болгохын төлөө байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ бол эргээд нөгөө таны асуултанд эцэстээ бол иргэдийн амжиргааны түвшин бол сайжирч явах хэрэгтэй. Хүмүүс ард түмэн илүү сайн сайхан амьдрах хэрэгтэй. Илүү хэлбэлцэл бахта тайван ая тухтай ийм орчинд амьдрах хэрэгтэй гэдэг зүйл рүү холбогдож байгаа юм. За судалгаа гэдээ та ярихаар зэрэг ер нь бол энэ төрийн байгууллагуудын бүхий л бодлого үйл ажиллагаа бол өөрөө судалгаан дээр бол суурилж явагдах бол ёстой. За энэ жишгээр бол Монгол банкны бодлого үйл ажиллагаа шийдвэр болгон бол өөрөө хардаа бол судалгаатай байдаг. За энэ судалгаа бол өөрөө ямар түвшинд хийгддэг вэ гэхээр зэрэг за онлайн түвшинд хийгдэж байна. Тоон статистик дээр суурилсан эмпирик судалгаанууд хийгдэж байна. Бусад гадны байгууллагатай хамтарсан судалгаанууд хийгдэж байна. Дотроо бас судалгаа хийдэг мэрэгчлэнүүдийг хамруулж бас тэднэрээр судалгаа хийлгэж энийгээ бодлого үйл ажиллагаанд тусгах чиглэл рүү бол ингэж бол явж идэг. За тэгээд яг энэтэй холбогдуулаад бас Монгол банкны бүтэц зохион байгуулалт бол яригдах гэж байна л да. Тэгэхээр зэрэг мөнгөний бодлогын газар мөнгөний бодлогын шийдвэрүүд энэ банктай холбоотой санхүүгийн доктортой байдалтай холбоотой шийдвэрүүд бол яаж гарч ийнө вэхээр зэрэг судалгаан дээрээс өөрлөлдөг гэж бол дурдж байна тийм. Тэгэхээр зэрэг яг үүнтэй холбоотойгоор манай Монгол банкн дээр бол статистик судалгаа хариуцсан бүхлөтэн газар бол байдаг. За тэгээд энэ газар бол өөрөө энэ бодлогын шийдвэр гаргахад тус тийм болох ус тийм суурь судалгаануудыг бол хийж өгч идэг. Энд мэрэгчлэнүүд ажиллаж идэг. Манай тэр газрыг маань удирдах байгаа газрын захирал маань өнөөдөр бас энд байна. Тэр энэ талаар бас дэлгэрэнгүй ярих бах. Дээрээс нь Монгол банк бол олон улсын байгууллагатай ажиллаж байгаа мэрэгчлэнүүдтэй хамтарч бас судалгаа хийдэг. Тухайлх юм бол Зүүн Азийн төв банкуудын холбоо гэж бол байдаг. Зүүн Азийн улс орнуудын төв банкуд нийлж байгуулсан. Тэгээд энэний гишүүн бол Монгол банк мөн. Тэгээд энэ гишүүнээрээс хойш бол хүмүүсээ тэнд очиж сурахаас гадна энэ улс орнуудтай нийлээд бас судалгааны төслүүд дээр бол хамтарч ажилладаг. Тэгэхээр зэрэг түрүүний таны дурдсан тэр судалгаа бол яг энэ төслийн хүрээнд хийгдсэн тийм судалгаа мөнгөний бодлогын шилжих сувг гэдэг. Тэгэхээр эдийн засгийн холбооны шалгаруулсан 2016 оны шилдэг судалгаа болсон гэж байна шүү дээ тийм ээ. Мэдээж шилдэг болоход бас шалгаруулалтанд бас нөлөөлөл байж таарна юу байсан юм бэ? Тий. Монголын эдийн засгийн холбоо гэдэг байгууллагаас 2016 онд хийгдсэн судалгаануудаас шилдэг 5 судалгаа шалгаруулсан байгаа. Эндгээрээс миний ойлгож байгаа 3 судалгаа нь бол Монгол банкны эдийн засгийн хийсэн судалгаа болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө бол аливаа улсын төв банк бол судалгааны хувьд маш том институт байдаг. Ягаад шалтгаан нь юу гэхээр өөрөө төв банк маань өөрөө судалгаа үйлдвэрлэж идэг, нөгөө талаас судалгаа маань хэрэгжилж идэг. Тэгээ ягаад нэг талаа үйлдвэрлэгч болохынхаа хувьд яг макро эдийн засгийн бүхэлд нь харсан яг мөнгө санхүүгийн зах зээл дээр юу болж байгаа гэдгийг бодит байдлыг мэдэрсэн. Тийм бодиттой судалгаа гаргаж тэрэн дээр үндэслэн бодлого харах хэрэгцээ шаардлагууд байдаг болохоор төв банк өөрөө судалгааг үйлдвэрлэх хэрэгтэй байдаг. Хоёрдугаар академик төвшөнд гарч иж байгаа том судалгаанууд байгаа.
Тэгэхээр энэ судалгаануудаас яг бодит Монголын эдийн засгийн нөхцөл байдал хөлсөнд нь буусан байдлаар авч ашиглах шинэлдэг дэвшил технологиудыг буюу тэр арга зүйн нэрийг судалгаанд шингээх шаардлагууд бас байдаг. Тэгэхээр энэ шаардлагуудаас яг Төв банк бол ялангуяа манай судалгаа статистикийн газар бусад судлаачид бол судалгааг бол тогтмол байнга хийж идэг. Энэний илэрлэн ч гэсэн одоо энэ шалгаруулсан судалгааны ажилд бол эхний 5 судалгааны 3 Монгол банкнаас байхад нөлөөлсөн гэж үзэж байгаа. За яг миний бичсэн судалгааны хувьд бол яг өрхийн секторт ямар нөлөөлөлд макро хүчин зүйлс нөлөөлөд байна вэ гэдэг тэр стресс тестинг шинжилгээ байгаа. Тэгэхээр гол зорилго нь болохоор энэ 13 оноос хойш моргежийн зээл нэмэгдснээр Монголын макро эдийн засгт бүтцийн том өөрчлөлтүүд бий болж байгаа. Жишээ нь нийт эрэлт одоо хумигдах, инфляц одоо тогтвортой нам дефляц руу ороход валютын ханшны инфляц туршилждэг нөлөө бууж байна. За нэг том асуудал нь санхүүгийн зах зээл дээр бас нөлөөлөл гарч байгаа. Тэр нь юу гэхээр одоо макро эдийн засгийн яг бол маш их өрхүүдийн үр маань маш их нэмэгдэж байгаа. За нөгөө талаа зээл гэсэн үг шүү дээ. Тэгэд моргежийн зээл 8% зээл хамрагдсанаар тэр өрхүүдийн зээлийн төлбөр төлдөг дарамт нь нэмэгдэхлээр төлбөрийн дараа үлдэж байгаа орлогын хэсэг нь багасж байгаа юм. Тэгэхээр ийм орлоготой бүлгүүдийн хувьд санхүүгийн зах зээл дээр валютын ханшны хэлбэлзэл бий болох, инфляц бий болох, ажилгүйд бий болох юм бол энэ өрхүүдийн санхүүдээр ямар дарамт бий болох гэдэг нь судалсан. За тэгээ өрхүүдийн санхүү маань муудна гэдэг маань зээлийн хугацаанд нь төлж чадхаа болохоор тэр нь маань банкныхаа салбарын зээлийнхаа эрсдлийг бий болгох гэдэг. Тэгэхээр ийм макро эдийн засгийн үзүүлэлтүүд дээр буюу ажилтгууд бий болох нь, инфляц бий болох нь, ханшны хэлбэлзэл бий болох нь энэ өрхөөр дамжаад санхүүгийн салбар дээр ямар дарамтууд бий болох гэдгийг тооцсон байгаа. За үр дүн бол зээлийн хүүний өсөлт, валютын ханш буюу инфляцийн өсөлт маань өөрөлдвөл хамгийн илүү бусад ажилтгууд болон бусад макро эдийн засгийн өөрчлөлтөд харьцуулахад илүү их өрхийн санхүү дарамт болно. Улмаар зээлийн эрсдлийг үүсгэх дарамттай байна гэдэг судалгааны утга. Би бас Тайландын Төв банкны судалгааны албатай очиж танилцж үзсэн л дээ. Тэнд үнэхээр том одоо юу гэдэг чим институттэй том үнэхээр өргөн баг ажилт юм байлээ. Манайд яг тэр багаар ажиллаж чаддаггүй. Одоо та бүхэн ингэж яриас үзэх юм бол яг үнэхээр бодиттой судалгаа хийж чадсан, түнд суурилсан бодлого гарахаар өөрөө үр дүнтэй байна гэдэг зүйл яригдчихэж шүү дээ тийм ээ. Яг ямар багаар ажилладаг юм таах вэ? Тий, жишээ нь Монгол банкны эдийн засгч болгон мэдээж тус тустай өөрөө судалгаа хийж байгаа өөрийнхөө хариуцсан чиглэлээр. За манай судалгаа статистикийн газрын хувьд бол нийт 28 эдийн засгч ажиллаж байгаа. Үүний бараг 14-5 нь бол яг судалгаа хариуцсан эдийн засгч нар байгаа. За энэ давтар бол жишээ нь Монголд одоо яг эдийн засгийн чиглэлээр докторийн зэрэг гадаадын улсуудад хамгаалсан судлаач жишээ нь 3 ажиллаж байгаа. За бусад нь бол дийлэнх нь бол эдийн засгийн чиглэлээр мастер, санхүүгийн чиглэлээр мастер хамгаалсан судлаач нар ажиллаж байгаа. Тэгээд яг өөрийнхөө одоо дагнсан чиглэлүүд байгаа. Жишээ мөнгөний бодлого, макро эдийн засгийн загварчлал, төсөөлөл, за өрхийн түвшний, микро түвшний судалгаа гэдэг яг өөрсдөө хариуцсан чиглэлээр судалгааны төлөвлөгөөнийхөө дагуу судалгаа хийж байгаа. Тэгээд энэ дагуу үр дүнгуудээ манайх Монгол банкны тохимол гээд цахим хуудас болон хэвлэмэл ном хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаа. За энэ жил бол онцлог байгаа. Тэрний юу гэхээр 2 онцлог байгаа. Судалгаан дээр гарч ирж байгаа Монгол банкны судалгааны ажил дээр. Эхнийх нь бол Монгол банкны шинжилгээний хөтөлбөр гэдэг хөтөлбөр аль биесээ сая батлагдсан одоо олон нийтэд хүргэж байгаа. Энэ хөтөлбөр дээр бол ерөнхийдөө Монгол банкны бодлого арга хэмжээ бол судалгаан суурилсан байна. Гэхдээ суурь судалгаанууд нь бол Монгол банкны дотоод хэрэгцээнээс гадны бас судлаачдын энэ мэдлэг чадвах тэдний судалгааны үр дүнгуудыг авч ашиглана гэдгийг маш тодорхой тусгасан байгаа. За хоёрдугаарт бол өнгөрсөн жилүүдэд бас Төв банкны судалгаа бол илүү макро чиглэлтэй буюу их макро загварчлал макро нөлөөлөл чиглэж исэн бол энэ жил одоо санхүүгийн хүндрэл эдийн засгийн үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоос микро түвшиндээ харъя. Өрхийн түвшинд, аж ахуйн нэгжүүдийн түвшинд бодлого арга хэмжээ макро зүйлсүүд хэрхэн нөлөөлж байна гэдэг энэ тооцоо судалгааг харъя. Хоёрдугаар бас практик ач холбогдолтой судалгаанууд гэж байгаа. Тэр нь болохоор яг одоо төсөвдөр ямар хүндрэлүүд байна тийм үү? Бонд эергийн төлөлтүүд байна, төсвийн алдагдал байна. Өөр макро түвшиндээ ороод одоо энэ дефляц маань өөрөөр хэр удаан үргэлжлүүл ямар эсдүүдийг бий болгох үзэг ийм бодиттой биднээсээ тулгарсан асуудлууд илүү чиглэсэн практик ач холбогдолтой судалгаа хийнэ гэдэг тийм чиглэл байсан. Энэ захалт дагуу хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллаж байна. Тэр ач холбогдол бүхий судалгаа хийгдсэн байна тийм ээ. Тэр энэ судалгаан дээр нөө мөнгөний бодлого нь хэр одоо нийцэж байгаа юм бол яагаад би ингэж асууж байна вэ? Мөнгөний бодлого батлагдлаа гэдэг мэдээ өмнө нь явж ирсэн. Одоо судалгаа өнөөдөр гарч ирж байгаа учраас хэр нийцэж байгаа л гэж асуумаар. Та түр бас урьдсан шүү дээ. Шилжих сувг гэдэг чинь юу вэ? Тий. Яг гоо тэр нөгөө түрүүний ган учир захирлын хэлсэн тэр нэг 5 судалгаанаас 3 нь одоо Монгол банкны эдийн засгч нарын хийсэн судалгаа байна. Тэгээд тэрний нэг нь бол яг миний нөгөө бусад хүмүүстэй хамтарч хийсэн нэг 2 хүнтэй хамтарч хийсэн судалгаа. Тэр нь болохоор
мөнгөний бодлогын шилжих сувг гэдэг. За мөнгөний бодлогын шилжих сувг гэдэг ойлголт өөрөө ямар ойлголт вэ гэхээр эдийн засгт одоо төв банкнаас гаргаж байгаа бодлогын шийдвэр эдийн засгийн ямар үзүүлэлтүүдээр дамжиж тэр эцсийн зорилго гэж яриад байгаа инфляц, ажил эрхлэлт ч юм уу эсвэл эдийн засгийн өсөлтөнд орчин нөлөөлөх юм бэ гэдэг тэр одоо сувгийг нь олж нээх гэж байгаа тийм юм хэлж байгаа юм. За. Тэгэхээр зэрэг яг уу ерөнхий онлын төвшөнд ярих юм бол улс орнуудын хувьд бол тэр нөлөөлж очиж байгаа сувгуудыг бол хэд хэдэн зүйлээр бол ангилж үздэг. Нэгдүгээрт нь болохоор зэрэг энэ бол үйлдвэрлэх хөрөнгөөр дамжиж бол эдийн засгийн очиж нөлөөлнө гэдэг. Хоёрдугаарт нь болохоор зэрэг валютын ханш эдийн засгийн өрсөлдөх чадвараар дамжиж очиж нөлөөлнө. Дараа нь болохоор зэрэг эдийн засгт байгаа одоо хүүгээр дамжиж бол цаашаа нөө зээл хадгаламжийн хүү, бондын хүү, өгөөж энэ тийм зүйлүүдээр дамжиж нөлөөлнө гэж байна. Тэгэхээр зэрэг хэдийгээр яг ийм зүйлүүд байгаа боловч улс орны эдийн засгийн онцлог болгоноос хамаарат энэ сувгийн аль нь хүчтэй, аль нь ажиллаж байна, аль нь ажиллахгүй байна, аль сувг нь нөлөөтэй юм гэдэг асуудал бол гарч ирдэг. За энд бол юу нөлөөтэй вэ гэхээр зэрэг улс орны эдийн засгийн санхүүгийн зах зээлийн хөгжил нь ямар байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол олон нийт нь тэр бодлогын хэрэгслийг нь үр нөлөөтэй гэж алийг нь үр нөлөөтэй гэж харж байгаа юм. Төв банкны шийдвэрт олон нийт нь хэрэг хурдан хариу үзүүлдэг. Тухайн эдийн засгийнх нь бүтцэн ямар юм. Эрдэс бүтээгдэхүүнээс хамааралтай мó эсвэл санхүүгийн зах зээлийн төвлөрөл одоо гаднаас орж ирж байгаа санхүүгийн зах зээл рүү чиглэсэн урсгалаас илүү хамааралтай мó энэ гэдэг ийм зүйлүүдээс хамаарат өөр өөр. Мөн дээрэс нь олон улсын санхүүгийн зах зээл рүү дэлхийн санхүүгийн зах зээл рүү хэр холбогдсон бэ гэдгээс бас хамаарат өөр өөр. Гэх мэтлэн тэгэхээр зэрэг илүү өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд бол тэр хүүгээр дамжиж байгаа тэр өгөөжөөр дамжиж очиж байгаа одоо зээлийн хүү гэх юм уу тийм зүйлүүдээр бол дамжиж очиж байгаа сувг бол их хүчтэй байдаг. За манайх шиг одоо ийм жижиг хэрнээ нээлттэй тэгсэрнэ дэлхийн зах зээл рүү бас тодорхой хэмжээнд ингэж холбогдож тэндээс их үүсвэр авч эхэлж байгаа. Ийм улс орнуудын хувьд бол бас өөр гэдэг. Тухайлх юм бол манай одоо их төр судалгааны үр дүнгээс харах юм бол зээлийн одоо зээлийн сувг гэж ярьдаг л да. Ер нь бол тэрэн дотроо юу яригддаг вэ гэхээр зэрэг зээлийн өсөлт, аж ахуйн нэгжүүд рүү иргэд рүү очиж байгаа зээлийн гаралт ямар байна вэ? Хоёрдугаарт нь зээлийн хүү яаж өөрчлөгдөж байна вэ? Эргээд тэрний суурь нь болж байгаа хадгаламжийн банкны хүүсэр болж байгаа хадгаламжийн хүү өөрөө яаж өөрчлөгдөж байна гэсэн энэ сувг нь илүү хүчтэй юм байна гэсэн тийм судалгааны дүгнэлт бол гарч ирж байгаа. Дээрээс нь энэ төв банкн дээр гарч байгаа бодлогын шийдвэр ямар хугацааны дараа эдийн засгийн тэр одоо юу гэдэг эдийн засгийн өсөлт, инфляц гэдэг зүйл очиж нөлөөлж байна уу? Хугацааны лаг гэж ярьдаг. Ийм зүйлүүдийг тодорхойлох гэж оролцсон тийм судалгаа. Тэгээд энэ бол хоор зэрэг судалгааны үр дүн бол ерөнхийдөө түрүүн би ихнийх нь хэлсэн зээлийн сувг бол ер нь хүчтэй байдаг юм байна гэдэг зүйл гарч ирж байгаа. Хоёрдугаарт нь болохоор зэрэг энэ лаг одоо тэр нь очиж хамгийн хүчтэй нөлөөнд гардаг юм нь бол одоо хугацааны тэр хоцрогдол нь бол нэг 3-5 улирал хавцаа бол хамгийн өндөр түвшиндээ хүрээд тэгээд цаашаа эргэж тэр гаргасан шийдвэрийн үр нөлөө буурч явсаар хагаад нэг 7-8 улирлын дараа бол эргээд энэ асуудал тэр нөлөө нь бол арилдаг гэсэн ийм зүйлүүд бол гарч ирж байгаа юм. Тэгэхээр зэрэг төв банкны бодлогын хүн дээр гарч байгаа шийдвэр бол банк хоорондын зах дээр байгаа хүүгээр дамжаад зээлийн хүү, хадгаламжийн хүү, зээлийн өсөлтөөр дамжаад цаашаа одоо нөгөө юун дээр инфляц дээр эдийн засгийн өсөлт дээр бизнесийн идэвхжил бол нөлөөлж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ өөрөө яагаад ингэж ийм лагтай, ийм онцлогтой байна вэ гэхээр зэрэг нэгдүгээр эдийн засгийн онцлогын тусгал байна. Бид нэр түрүүн хэлсэн нөгөө дэлхийн зах зээлтэй холбогдож эхэлж байна, commodity хамааралтай байна гэдэг. Дээрээс нь энэ лагч нь бол өөрөө эргээд нөгөө энэ эдийн засгт ирчим бол яг гаргасан шийдвэр өөрөө яг тэр хүссэн хүлээжсэн үр дүнд хүрэх үгүй юу гэдг нь буцаад яг тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс худалдаа авах шийдвэр гаргаж байгаа өрхүүд тэрэнд яаж хариу үйлдэл үзүүлж гэнэ үү, тэр бодлогыг яаж хүлээж авч гэнэ үү, яаж дэмжиж гэнэ үү гэдэгтэй эргээд холбогдоод эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг үндсэндээ бол манай ч одоо 140-50 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэрний нэг 70 мянган нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж чинь. Дээрээс нь 6-700 мянган өрх байна. Тэгээ энэ хүмүүсийн энэ шийдвэр чинь өөрөө бас яг тэр бодлогын шийдвэрийг өөрийнхөө тэр худалдаа авалт бизнесийнхаа шийдвэрт оруулаад ингээд цаашаа явах нь ингээд ааж юм их хугацаа орж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэний л нөлөө тэгж одоо 4-5 улирал 7-8 улирал гэж бол гарч ирж байгаа гэсэн үг. Одоо шууд амьдрал дээр болгоод ярмаар санагдлаа л да. Та сая зээлийн сувг гэж яриад байна шүү дээ. Монгол банк бодлогын хүүгээ өсвөлөө хаслаа нэмлээ гэл ингээд ярингууд за миний зээлийн хүү яах вэ гэл үнэхээр иргэд маань шууд өөртөө тусгаж боддог тий. Гэтэл иргэдийн тэр ойлгосон ойлголт гэх юм уу тэр одоо тэр бодлогын иргэд үзүүлж байгаа нөлөөлөл нь эдийн засгад шууд нөлөөлдөг гэж би таны яриа сая ойлголоо тийм үү. Тэгвэл Монгол банк сая бодлогын хүүгээ наашсан цааш нь хөдлөглөө. Гэтэл энэ хэдийд яг тэр инфляцид нөлөөлөх юм бэ? Тийм ээ. Өөрөөр хэлбэл та болохоор 3 улирал 4 улирал гэж яриад байна шүү дээ. Гэтэл өнөөдөр шинэ засгийн баталсан Монгол банк одоо бодлого мөнгөний бодлого нь одоо амьдралд хэдийд одоо тусгалаа олж тийм ээ жигдэрч эхлэх гэж асуумаар байна. Тий, одоо тэр Монгол банкны гаргасан тэр бодлогын хүүг нэмэгдүүлсэн арга хэмжээ дээрээс нь энэ бол
төв банк талаас гарч байгаа шийдвэр те. Нөгөө талаас засаг талаас, засгийн газар талаас төсвийн бодлого талаас гарч байгаа шийдвэр бол нөгөө төсвийн алдагдлыг бид нар төсвийн төслийг бол баталж байна 17 оных. 17, 18, 19 оны төсвийн хүрээний мэдээлэл гэдэг нөгөө дунд хугацааныхаа тэрийг баталж байна. Тэгэхээр зэрэг энэ бол төсвийн бодлогыг тодорхойлж байна гэсэн үг. Нэг талаасаа төв банк. Энэ хоёр бодлого нийлээд макро эдийн засаг дээр очиж нөлөөлж байгаа. Тэгэхээр зэрэг одоо засгийн газрын зүгээс төв банкны зүгээс барьж байгаа энэ бодлогын арга хэмжээ бол хамгийн түрүүнд юуг онцолж байгаа вэ гэхээр зэрэг эдийн засагт бол бас тодорхой хэмжээний эрсдэл хоригдлогдсон байна. Ялангуяа гадаад төлбөрийн тэнцэлтэй холбоотой, өрийн иргэн төлөлтөй холбоотой, төсвийн алдагдaltaй холбоотой. Тэгэхээр зэрэг энэ зүйлийг эхлээд ямар ч байсан бол энэ эрсдлийг бууруулж эдийн засгийг тогтворжуулъя богино хугацаанд гэдэг бол зорилгыг бол 8 сараас хойш бол тавиа явж байгаа. Тэгээд энэ бодлогын тогтворчлтын үр нөлөө ингээд гараад эхлэхээр зэрэг аажимдаа эдийн засаг нөгөө нэг аажмаар тэтгэгдээд ингээд явах тэр голдрол руу бол орж байгаа. Тэгэхээр зэрэг бас одоо ингээд сүүлд авсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнг харахаар ингээд төсөв талаасаа ч мөнгөний бодлого талаасаа ч харахаар зэрэг ихний үр дүнгууд бол гарч эхэлж байна л да. Тэгэхээр та түрүүн хэлсэн жишээлх юм бол зээлийн хүү бол бодлогын үг дагаад өснө, хадгаламжийн хүү бол дагаад өснө гэх тийм. Төсөвд одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын зардал хангагдаад алдагдлыг багасгахаар зэрэг төсвийн зүгээс эдийн засаг руу нийлүүлэгдэж байгаа мөнгө бол багаснаа гэх мэтлэн ийм нөлөөллүүд бол юм бол явж байгаа. Тэгэхээр зэрэг ямар үр дүнгууд гарч эхэлж байна вэ гэхээр зэрэг одоо бол ингээд хэрвээ зах зээлийг хэдүүлээ ингээд харах юм бол нэгдүгээрт бидний тайлбарлаад байсан ханш бол их тийм өрсөлдөх чадварыг бол халагдуулах төвшөнд байсан байна гэдэг зүйл засагдж эхэлж байна нэгдүгээрт. Валютын ханш. Хоёрдугаарт нь болохоор зэрэг энэ өөрөө юу гэсэн үг гэхээр зэрэг экспортын компаниуд бол ханшаар бол дэмжигдэж байна. Нөгөө талдаа импорттой өрсөлдөж байгаа манай дотоодын компаниуд бас энэ дээр бол үнийн давуу талыг бол авч яана ханштай холбоотой. Хоёрд нь болохоор зэрэг энэ бодлогын арга хэмжээний үр дүнд хэдийгээр зээлийн хүү ингээд өсөж байгаа боловч нөгөө талдаа төгрөгийг хамгаалах чиглэл рүү бол арга хэмжээ байсан. Тэгээд энэний хүрээнд бол төгрөг доллар дээр байрч байгаа активуудын өгөөж бол ерөнхийдөө бол бас бидний хүлээжсэн үр дүндээ бол явж байна л да. Өөрөөр хэлэх юм бол төгрөг долларын активын харьцангуй өгөөж гэдэг зүйл бол 3-1 чигээр за 300 одоо 1 basis point гэж ярьдаг те 3-1 чигээр бол ерөнхийдөө ингээд тэлээ томорцсон байх жишээтэй. Дээрээс нь төсөвдөр авсан арга хэмжээг авч үзэх юм бол оны эцсийн төсвийн гүйцэтгэл одоо ингээд гараа явж байна л да. Тэгээд тэрийг харахаар зэрэг төсвийн алдагдал, төсвийн тодтоглоор батлагдсан төвшнөөс бол нэг 700 орчим тэрбум төгрөгөөр бол буурч гарч ирж байна. Энэ бол өөрөө юутай холбоотой вэ нөхөр нэг талаасаа орлого бол тодорхой төвшөнд бол 500 гаруй тэрбум төгрөгөөр бол нөгөө төсвийн тодтол тусгасан хэмжээс бол нэмэгдэж гарч ирж байгаа. Хоёрдугаарт нь зардал талдаа бол бас нэг 160-70 орчим тэрбум төгрөгөөр зардал бол хэмэгдэж гарч ирж байна. Тэгэхээр энэ өөрөө эргээд төсөв тал дээр бол эерэг үзүүлэлт гарч ирж байна. Хоёрдугаарт нь дахиад төсвийн одоо тэр нөө төсвийн хүрээний мэдээлэлгээд 17, 18, 19 оны тэрийг харах юм бол төсвийг эргээд энэ дунд хугацаанд нэг алдагдлыг нь бууруулж тогтворжуулах ийм орчин бол хууль талаас нь төсвийн хууль талаас нь батлагдаад эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ эерэг дүнгууд бол ингээд цаашаа ингээд яваад эхлэхээр зэрэг эргээд бизнес эрхэлж байгаа хүмүүстэр очиж яаж тусах вэ гэхээр зэрэг за эдийн засгтэр байгаа ханштай холбоотой, инфляцтай холбоотой, эдийн засгийн өсөлттэй холбоотой, төсвийн алдагдaltaй холбоотой энэ одоо эрсдлүүд бол ерөнхийдөө бол багасч ирж байгаа юм байна гэсэн мессеж бол очиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ эргээд нөгөө бизнес эрхлэгчид маань бизнесээ төлөвлөх, урт хугацаанд илүү харах, бизнес эхлүүлэхэд тийм одоо суурин тавигдж эхэлж байна л да. Эрсдлийн төсөөл, эрсдлийн тооцоол гэдэг нэг юм амжихээр ярьдаг шүү дээ. Гэтэл юу чинь яг амьдрал дээр одоо шаардлагатай бид судалгаагаа хийчихлээ тийм ээ. Энэ судалгааг одоо хэн ашиглах ёстой юм? Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид 2017 оны төсөв дахиалгаал тодтгол хийнэ ингээд ярина шүү дээ. Гэтэл хинт зориулах одоо судалгаагаа та бүхэн ашиглаж та тийм одоо өөр хинт хэрэгсдэг юм. Тийм. Бидний бол ерөнхийдөө сууль судалгаануудыг бас давхар хийж байгаа. Зөвхөн мөнгөний бодлогын шилжих механизм, макро төсөөллөөс гадна эдийн засгийн сууль судалгаанууд тэгэхээр сууль судалгаа гэдэг юу вэ нөхлөөр ерөнхийдөө төсвийн бодлогын асуудлууд хэрэгжиж байгаа. За Монголын эдийн засгийн ерөнхийдөө бүтээмжийн асуудлууд, за жижиг дунд бизнес эрхлэгчнүүдэд тулгарч байгаа бэрхшээл төвийн судалгаагаар жишээлдэг, макро эдийн засгийн нийгэмдээ тулгарч байгаа асуудлуудыг төвийн судалгаагаар бид судалгаалж байгаа. Энэ төвийн судалгаанууд бол макро эдийн засгийн цогц тийм үү сууль судалгаануудыг бид нэр бол гаргаснараа бас макро төвшөнд авч хэрэгжүүлэх бодлогынхаа зөвлөмжүүдийг бол давхар гаргадаг байна. Энүүгээ бол жишээ нь захин мод солон биелүүлсэн тохиромж хэлбэрээр гаргаад бодлого боловсруулж байгаа. За парламентынхаа гишүүдэд хөргүүлж, засгийн газрынхаа гишүүдэд хөргүүлж, за бусад бас бодлого хэрэгжүүлж байгаа татвар гайлын ихэнх газрууд болон бусад байгууллагуудад судалгааны үр дүнүүдийг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд тэдгээр байгууллагуудын харж байгаа судалгаач гэсэн бид нар өдөр тутмынхаа судалгаандаа тусгах бодлогынхаа шийдвэр чинь харж үзэж байгаа. За түрүүн баяртаа захирлын яриад байгаа бас нэг асуудал дээр бодлогын хүүг ингээ өөрчлөөд нэг орхичдаг бас зүйл биш. Макро эдийн засаг буюу эдийн засгийн
өөрөө амьд алга хийсэн. Тэгэхээр макро эдийн засгийн гасж байгаа нөхцөл байдал болгонд төв банк өөрөө хариу арга хэмжээ авч эдийн засгийн нийт хэлбэлцлийг нь бууруулахад чиглэж явдаг. Тийм зохицуулт байх хэрэгтэй. Тэгэхээр бодлогын хүнд нэг өсөд орхигддаг зүйл биш, буугаад орхигддаг биш. Эдийн засгийг тогтворжуулахын тулд шаардлагатай үед нь тохиолгоо хийгээ явж явах хэрэгтэй. Тийм агуулга байгаа. Харин макро эдийн засгийн төв банкны өнөөдөр хийсэн байгаа төсөөллөөс нь аваад үзэх юм бол 2017 оног ерөнхийдөө давчих юм бол 2018 оноос макро үзүүлэлт бол нэлээд эерэг болохоор эдийн засгийн өсөлт буцаад эерэг болоод тогтвортой өсөөд 5-аас 8% дээр тогтворч байгаа. Инфляц ч гэсэн бидний тогтооцож байгаа 8%-ийн төвшнөөсөө доошоо байхаар төлбөрийн тэнцвэрлүүдтэй ч гэсэн бас энэ том туслууд алтны одуудын эхлэлтэй холбоотойгоор төлбөрийн тэнцвэрлэлийг эргэн өөрчлөлтүүд гарах улмаар бол ерөнхийдөө макро суурь орчнод дагаад валютын аншил тогтворчно гэсэн ерөнхий суур төсөөллийг бол бас Монгол банкнаас гаргацсан. Тэгэхээр энэ сайн суулгаан дээр суурилсан бодлого хэрэгжиж байгаа учраас үр дүнтэй байна гэдэг хүлээлт олонний дунд бий болно гэсэн үг л дээ. Юу ч юм 2017 онд Монгол банкнаас нөгөө инфляцийг 8% барина гэсэн зүйл байгаа шүү дээ. Зорилт тавьсан байгаа шүү дээ. Энэ зорилтыг ер нь биелээ олох болов. Хэрэг биелээ олохгүй бол ер нь яах вэ? Тий. Мэдээж бид нар бол төрийн ус баримтлага мөнгөний бодлого үндсэн чиглэлийг боловсруулахдаа бүхэл бүтэн Монгол банк дээр ашигладаг макро загваруудыг ашиглаж байгаа. Энэ бол 2008 оноос хойш хөгжүүлсэн загвар байдаг. За загварынхаа тооцоолол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо мэдлэг чадвар, хүлээлт бүх зүйлийг харгалзсан үндсэндээ 2070 энэ бол ганцхан оны бас зорилт биш юм байгаа. Бас яг хөлбөрөөр нь харах юм бол дунд хугацааны буюу 17-аас 19 оны үед бид нар бол 8% зорилтыг хангана гэдэг гаргасан байна. Тэгвэл энийг зорилтыг гаргаж ирэхдээ бид нар юу харсан бэ гэхлээр ерөнхийдөө бас авч хэрэгжүүлэх гэж байгаа бодлогынхаа одон цаг бас олж харж байгаа. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийг бас тогтвортой хадгалахын тулд мөнгөний бодлогоо дэмжих эдийн засгийн экспортын өсөлтөд чадварыг хангахын тулд бас валютын аншны хөвх тогтолцоог хангах энэ зүйлсийг харгалзаж үндсэндээ ерөнхийдөө дунд хугацаанд 8% инфляцийг хангах юм бол эдийн засгийн өсөлтөд хангах нь байна. За бусад одоо санхүүгийн тогтвортой байдал болон бусад зорилтуудад давхар хангах болцоотой гэж тодорхойлсон үстэй 8% болсон байна. Баярлалаа. Тийм, ер нь бол тун авчир захирал бол хэллээ. Ер нь бол одоо бизнес эрхлэгчдийн зүгээс харах юм бол бизнес эрхлэгчид ингээд бизнесээ төлөвлөж явахдаа өөрсдөө тэр хүмүүс бол одоо хамгийн түрүүнд бол борлуулалтын орлого гэдэг юм бол харж байдаг. Тэгэхээр борлуулалтын орлого гэдэг юмыг төлөвлөхөд орж ирж байгаа хамгийн том хүчин зүйл бол юу вэ гэхээр зэрэг миний бараа бүтээгдэхүүний үн зах зээл дээр хэд байх юм бэ? Ер нь жил дунджаар хэдээр өсөх юм бэ гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт нь инфляцтай холбогдуулаад тэр бизнесийн байгууллагын ажлах хүчний цалингийн зардал ямар түвшинд надаас зардал гарах вэ? Буцаад дээрээс нь дахиад би үйлдвэрлэл үйлчлэгээ явуулахад надаас миний түүхийд материалын үн яаж өсөх вэ гэдэг ийм асуудлууд гарч ирж байгаа. Одоо нөгөө төлөвлөлтөө хийхэд. Тэгэхээр зэрэг энэ дотор бол юу орж ирж байгаа нөхөр зэрэг яг энэ сая миний хэлсэн гурван зүйлийг жишээлбэл ярихад бол инфляц гэдэг асуудал шууд холбогдож байгаа. Үн хэдээр өсгөө, түүхийд материалын үн хэдээр өсгөө, инфляцтай холбогдуулаад би цалингаа хэдээр төлөвлөх үү ажилчдаа гэдэг. Тэгэхээр зэрэг энэтэй уялдуулаад тэр гавчир захирлын түрүүний хэлж байгаа үндсэн чиглэлийн тэр заалтыг харах юм бол ирэх 3 жилд бид нар инфляцийг 8% орчимд бол тогтворжуулахыг хичээж ажиллана гэж. Тэгэхээр зэрэг энэ өөрөө бизнес эрхлэгчид бол ямар мессеж өгөхийг оролдож байгаа гэхээр зэрэг та бүхэн бизнесээ төлөвлөхдөө инфляц бол нэг 8 орчим хувьд бол ингээд төлөвлөхөд бол болох юм байна. Тэгэхээр зэрэг борлуулалтын орлого, цалингийн зардал, тэр түүхийд материалын үнийн өсөлт, тэрнтэй холбоотой үйл ажиллагааны зардал тэр имийг бол нэг өсөлтийг нэг 8 орчим хувьд ингээд 18, 19 онд ингээд төлөвлөхөд бол их алдахгүй байна гэсэн ийм байдлаар энэ мессежийг өгч байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь өөрөө юу хэлж байгаа нөхөр зэрэг эргээд бизнес эрхлэгчид өөрөө тэр эдийн засгийн тэр үйл ажиллагаа явуулж байгаа агентууд өөрөө бодлого боловсруулагчдаас хамгийн их хүсдэг юм өөрөө юу гэхээр зэрэг тогтвортой орчин. Бизнесийн тогтвортой орчин. Бизнесийн тогтвортой орчин гэдгийн цаана бол юу яригдж байгаа гэхээр зэрэг нэгдүгээр хууль эрхцэн орчны тогтвортой байдал. За энэ бол яг хөө биднээс бол жоохон төв банк талаас харуул жоохон хол байж магадгүй. А бидний зүгээс бол юу харж байгаа гэхээр зэрэг бодлогын алдаа гаргахгүйгээр энэ макро эдийн засгийг аль болох тогтвортой, эдийн засгийн өсөлт нь тогтвортой, инфляц нь тогтвортой, ханшин ингээ харьцангуй тогтвортой ийм байлгаж өгөх юм бол энэ бизнесийн төлөлт бол сайн байх нэ, бизнес цааш явах гэсэн ийм зүйлийг бол төв банкны зүгээс бол энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хүсэж байгаа. Тэгэхээр энэтэй уялдуулж энэ зорилтыг 1 жилийн зорилт биш 2-3 жилээр нэг зорилтыг тавьж явж байгаа нэг ийм асуудал байна. 2016 оны төсвийн алдагдлал хоёр ихнээ тэдний даваад гарсан шүү дээ тийм ээ. Гэтэл юу чинь би яг сэтгүүлчийн хувьд ингээд эдийн засагчтай их хурлын гишүүдтэй ингээд ярилцаад төсвийн бодлого мөнгөний бодлого хоёрын зөрүүний тухай маш ихээр ярьдаг байсан л да. Гэтэл яг одоо энэ судалгаан дээр бид 2017 онд хичнээн алдагдал хүлээх шинж байна. Энэ асуултын зөв үгүй бүр ямар ч тийм байдал нь хэр байгаа юм бол.
Зөв асууж байгаа үгүй мөнгөний бодлогын хувьд тийм ээ. Дотоодын одоо би түрүүн хэлсэн нөгөө төсвийн хүрээний мэдээлэл төсвийн тодтгол хоёр бол төсвийг бол баталж өгсөн тийм ээ. Тэгэхээр төсвийн тодтголоор бол бид нэр 16 оныг баталсан. За төсвийн 11 сард батлагдсан төсвийн тухай хуулиар бол 17 оны төсвийг баталсан. За мөн тодтголтой батлагдсан төсвийн хүрээний мэдээлэлээр 17, 18, 19 оны төсвийг батлагдсан. Тэгэхээр энэ дотор өөрөө нэг хамгийн чухал харж байгаа параметр нь юу гэхээр зэрэг төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хэмжээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлаа бид нар юугаар хэмжиж нөхөр зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хэмжээ. Тэрүүгээр нь хэмжиж байгаа. Тэгэхээр зэрэг эндээс ингээд харахаар одоо жишээлбэл ингээд 16 онтой ингээд янз бүрийн үйл ажиллагааны слот төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрсэн байж байгаа гэж бол бид нар ярьж байгаа. За 17 оны төсвийн алдагдлыг бол бид нар нэг оронтой тоолоо авчираад 9.1% дээр батлаад өгсөн. За 9.1% гэдэг бол за ойролцоогоор 10% гээд хэдүүлээ бодох юм бол нэг бид нар чинь нэг 23, 24 их 80 төгрөгийн их 80 одоо триллион төгрөгийн эдийн засаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр бол нэг 2 их 80 жоохон гарантай тийм төсвийн алдагдал бол байна гэсэн. За тэгвэл энэ төсвийн алдагдал өөрөө юунаас энэ бол төлөвлөлт. Эндээс бид нар бол яг энэ тоог л энэ бодлогондоо бол ингээд одоо энэ таамаглал судалгаагаа хийхдээ бол энэ тоог бол ашиглаа явж байгаа. За энэ тоо бодит гүйцэтгэл дээр ямар гарах уу гэдэг нь бас олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт нь одоо эдийн засгийн идэвхжил ямар байх нь гэдгээс татварын орлого хамаарна. За дээрэс нь бизнес эрхлэгчдийн бизнесийн шийдвэрүүд ямар байх нь гэдэг нь эргээд эдийн засгийн идэвхжлээрээ дамжаад бас татварын орлоготой нөлөөлөл. Тэгэхээр зэрэг одоо түрүүн би нэг яриан дундаа хэлсэн 16 оны төсвийн гүйцэтгэлийг харах юм бол тодтголоор батлагдсан бидний хүлээж исэн түвшнөөс алдагдлын хэмжээ 700 тэрбум төгрөгөөр бол багасч гарч ирж байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Тэгэхээр зэрэг энэ өөрөө юунаас хамаарж байгаа нөхөд түрүүн дахиад хэлсэн орлого талдаа бол 500 тэрбум төгрөгийн эерэг үзүүлэлт гарч ирж байгаа. Зардал талд нь дахиад нөгөө талд нь юу вэ нөхөр зэрэг 100 гаруй тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гараад ирж байгаа. Дээрээс нь одоо вексел мексэлтэй холбоотойгоор ахиад тэнд төлөгдөгчсэн дүнг бид нар 16 оныхоо төсөв дотор бас аваачаа шийдсэн байна. Тэгэхээр зэрэг төсөв талаас бол бид нарт бас эерэг үр дүнгууд бол харагдж эхэлж байна л да. Одоо ингээд цаашдаа энэ гаргасан үр дүнгийг ингээд баталгаажуулаад ингээд цаашаа явах хэрэгтэй байна. Тийм. Дээр нэмээд нэг зүйл хэлэхэд бол энэ нь бол төсвийн сахилга бат гэдэг асуудал бол Монгол шиг юм эдийн засгт бол маш чухал асуудал. Тэгэхээр бид нэр энэ дунд 2017 оны төсвийг чаасан, за дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг чаасан гэсэн энэ төсвийн нэгдмэл байдал нь ямар ч сан хангагдаж байна. За тэгээд бол төсөв бол бас өмнөх жилүүд шиг хаангаа бас алдагдал нэмэгдэхгүй, энэ төсвөө бол одоо нэгдмэл байдлынхаа хүрээнд хумаад алдагдлаа багасгаа явах юм байна гэж харагдаж. Энэ нь бол ерөнхийдөө мөнгөний бодлогыг бас тодорхой цаашид бол зөвлөлөх нэгдүгээр онцгой ойлгож байгаа. Хоёрдугаар төс мөнгөний бодлогын маань өөрийнх нь үр дүн өөрөөр илүү бодиттой байх болцоог давхар болгож байгаа. Энэ утгаараа ерөнхийдөө энэ төсвийн бодлого бол бас зөв чиглэлд явж байна. Үүнийг дахиад мөнгөний бодлого үр дүн ч гэсэн сайжрах нэ гэж судлаачдын хувьд хэлж байгаа. За баярлалаа хүмүүстээ энэ цогцлбоны студид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа, за судалгаа статистикийн газрын захирал Ган Очир нар ажиллалаа. За Монголын эдийн засгийн холбоос шалгаруулсан 2016 оны судалгаагаар Монгол банкны судлаачдын хийсэн мөнгөний бодлогын шилжих сувг гэсэн судалгаа за бас шилдэг судалгаагаар дүгнэгдсэн юм байна. Ер нь судалгаан дээр суурилж докторхойлогдсон бодлого сайн үр дүнг авчирдгаа гэдэг энэ мэдээллийг та бүхэн бас бидний ярианаас авсан байх гэж бодож байна. Зөвхөн энэ Монгол банкс барьж байгаа бодлого эдийн засагт нөлөөлдөг юм биш, иргэдийн хүлээлт дүгнэлт ч гэсэн маш их нөлөөлөл авчирдаг юм байна гэдэг ойлголтыг та бүхэн бидний ярилцлагаас хүлээн авсан байх гэж бодож байна. Урилгыг хүлээн авч хүрсэн та бүхэнд их баярлалаа. За анхаарч үзүүлж та бүхэнд баярлалаа.